Та одоо ингээд харалтай ширээ дүүрэн багтахгүй зүйлсүүд танд дагалдаж ирэх болно. Хурууч, чихвч, кейс, цэнэглэгч те. Hey guys, автозан. Өнөөдөр бүгдээ хамтдаа энэ чи яг одоо шинэхэн загварын Infinix GT20 Pro гэх энэ загварын утсыг задлаж unboxing хийх болно. Энийг ингээд шууд задлаад нүцэглээд бүгдээ та нартай дотор нь юу байгаа вэ гэдгийг нь танилцуулах болно. Би та нарт одоо яг одоо шууд энэ утасны товчхон бас нэг давуу мэдээллүүдийг бас хүргэе гэж бодлоо. За тэгээд та нар маань яг энэ утсыг харж авах юм бол одоо ингээд PUBG Mobile-ийн зурагтай байгаа. Тэгээд энэ утас нь болохоор сая энэ оны 4 сарын 26-нд буюу дөнгөж саяхан бүр халуунаараа цоо шинээрээ шууд гарч ирсэн утас байгаа. За бүгд PUBG Mobile-ийн Super League-ийн яг албан ёсных нь утас байгаа. Бэрхшээлийн тамирчид ч гэсэн хамт ашиглаад ингээд явах юм байлээ. За шууд утаснасаа бүгдээ эхэлцгээе. Шууд сайхан задлал, ураал, тастаал. Зя тэгэлгүй яах вэ? Дотроо бас нэг юм хайрцагтай. За энэ дотор нь мэдээж яг үлдсэн утас маань байгаа. Тэгээд энэ дотор нь болохоор шууд ингээд PUBG Mobile-ийн анзарж байвал Erangel гэдэг map-ийн газрын зураг нь бас ингээд байж байгаа. За энэ хайрцаг дотор яг бид бүхний ямар гайхалтай зүйл хүлээж байгааг харцгаая. Тэгээд хайрцаг нь их маягийн бас онгоох та. За тэгээд бүгд хамтдаа задлж үзцгээе. За тэгэлгүй хоймдэн дээр нь мэдээж нэг юм байгаа. Энэ дотор нь бас юмнууд нь бас байгаа юм шиг байна. Шууд эндээс нь задлаад үзчихээ дөө. PUBG Mobile одоо юу логотой утасных нь нэг SIM онгойлгодог юу нэ. За энэ дээр тэгээ бас тэгээд номнууд энэ нэг gift card бас байгаа юм лээ. Энэ gift card-ыг бас хийж үзэл бас нэг юм авах юм шиг байлээ. Шилэн наалт нь байна. Утасных нь шил. За тэгээ мөн утасных нь мэдээж кейс. За кейсэн дээр энэ дээр нэг иймэрхүү оранж өнгө авсрахсан юм кейс байна. Тэгээ кейсний хувьд ингээд шууд дээгүүрээ доогуур явал хаалт байхгүй шууд тэгэл хийхэд жамархан авахд авсархан. За тэгээ энэ дээр шууд бас хорон цэдийн байлээ шууд кулер мүлрээ наахаар бас ингээд наагаад кулердэх боломжтой. За ийм нэг юм кейс байгаа юм байна. За утсаа бүгдээ задлцгаая. Нуутыг нь мэдээж дахиад нүцэглээд шалдлана. Тэгэлгүй байх. За ийм утас гарч ирж байна. Дэлгэц нь бол маш цэвэрхэн мэдээж ойлгомжтой. За артлынх нь мэдээж гейминг утасны яг нөгөө нэг загвар нь бол харагдаж байна. За загварын үед бол маш гоё, цэвэрхэн гоё харагдаж байгаа. За утасны минь яг гаднах үзмж бол яг иймэрхүү байдалтай бол харагдаж байна. За ингээд иргэд хориол харуулад. За түрдээ бүгд хамтдаа утсаа юу ч гэсэн хоош тавьж асаахаасаа өмнө тэгээд гүйцэд бүгд хамтдаа дотор нь яг юу байгааг бас өргөжлүүлээд харцгаая. Дотор нь мэдээж яг нөгөө цэнэглэгчний адаптер нь бас байна. За энэ болохоор тэгээд нэлээд хүчтэй адаптер байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь зарлаад харангууд дотор нь за чихвч байгаа юм байна. Утасныхын чихвч нь бас дагалдаж бас гарч ирж байгаа гэж байна. За тэгээд үргэлжлүүлээ харцгаа дотор нэг юм байгаад байна. За энэ нөгөө цэнэглэгчнийхэн яг юу нэг юм байна? USB. За утсаа хасаацсан байгаа. Одоо бүгд хамтдаа утасныхаа яг илүү наривчилж бас детальчилж бас ингээд хамтдаа харцгаая. Түрүүн ингээд бүгд хамтдаа утасныхаа яг үзэмж гаднах өнгө төрхийн бас ингээд харж ирсэн шүү дээ. Тэнгүүд одоо энэ дээрээс ингээд RGB гэрэлтэй байгаад байгаа. За тэрийг бүгд хамтдаа хасаад үзцгээе. За ингээд settings дотроос хасаагангууд ийм RGB гэрэл бас ингээд астдаг байгаа. За энэ нь болохоор тэгээд шууд ингээд янз бүрээр бас ингээд тохируулдаг дөрвөн төрлийн эффекттэй юм байлээ. Тэрийг нь бас өнгийн өөрийнхөө бас дуртай өнгөөр хүссэн өнгөөр гэж солиод ингээд customize хийгээд солих боломжтой. За утасны маань хувьд гэх юм бол яг одоо та нар ингээд харж байгаа нь маш гоё smooth гоё байгааг харж байгаа бах. Яагаад гэвэл энэ утасны өөрийнх нь дэлгэцний гэрц нь 144 гэрцийг дэмждэг ийм дэлгэцтэй. За мөн утасных нь яг энэ инч хэмжээний хувьд гэх юм бол 678 инч ийм том дэлгэцтэй гоё утас байгаад байгаа. За мэдээж бүгдээ одоо тоглоомыг бол тэгэл тоглоомын тестийг шууд шалгаал үздэг ч гэдэг. Тэгээд за тэрнээс өмнө доторх одоо функцийг нь харах гэдэг шүү дээ тий. За энэ дээр ийм 3 яг ийм performance яг profile гэдэг юм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ power saving энэ болохоор өөрийнх нь ингээд шууд үзүүлэлтийн ер нь бол багасгаад илүү нэг тийм батарейгаа сэвлэхтэй хадгалах удаан барих тийм нэг тохиргоо. За энэ дундлах тэр гэх юм бол яг л энэ дундаж яг үзүүлэлтээр явна. За performance дээр шууд тавингууд дээд бүр байж болох хамгийн өндөр түвшинд хүртэл нь
гэдэг ахиулаад ашиглах боломжтой байгаад байгаа. E-sport mode гэдэг ийм зэс байгаад байна л да. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр энэ доторх одоо блог энийг асаачих юм бол доторх одоо notification, call, message бүх зүйлсүүд энэ одоо ирүүлэхгүй шууд унтраачдаг. За дээрээс нь одоо бид нэг ингээд тоглоомоо тоглож байхад ингээд санаандгүй байдлаар тоглоомоо гаргах ч юм уу тиймэрхүү асуудлууд гардаг штэ. Тэнгүүд одоо энийг нь асаачунгууд яадаг вэ гэхээр за дахиж ингэж гарах юм байхгүй. За notification ирэхгүй. За мөн хажуу тийш ямар нэгэн үйлдэл хийх ямарч боломжгүй болчихж байгаа. За тэгээд дахиад доошлуулад үзэх юм бол за маш олон тохиргоо байна уу. Энэ дээр бол ингээд ultra frame rate, HDR graphics, за энийг насаангууд илүү юм тоглоомоо илүү тоод нэвтэрчилтэй харах боломжтой. За ингээд type sensitivity гэж байгаад байна. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр энийг ихсэнгүүт одоо бид нэг тоглоомоо ингээд дэлгэцэн дээр хуруугаар мэдрэхтэй тэр акшныг бол бүр илүү ингээд хурдтай болгож өгöd байгаа юм л да. Чүд ингээд жоохон хөрөнгөд хүрэлтүүдэд маш хурдтайгаар мэдрэн гэсэн үг. За бас нэг юм байгаад байгаа. За bypass charging гэж байгаа да. За энэ тохиргоог асаангууд яадаг вэ гэхлээр илүү одоо нэг утсыг халаахгүй одоо батарей ч нэг ингээд залгаа тоглож байгаа ч юм уу ямар нэгэн нөхцөл тоглож байгаа үед одоо батарей халах гэдэг асуудал байдаг шүү дээ мэдээж утас болгоно. За тэгэнгүүт энийг асаачингууд илүү нэг халах асуудал нь илүү бага болоод байгаа юм л да. Энэ дотроо бас маш олон тохиргоонуудын нэг нь бас миний нэг таалагдж байгаа зүйл юу вэ гэхлээр энэ бол graphics одоо нэг color өнгө байгаад байгаа юм. За энэ classic бол яг үндсэн нэг тоглоомны өөрийнх нь өнгө те. За тэгвнгүүд colorful тавьчихгоо тоглоомны өнгө шал өөр болж байгааг харж байгаа. Одоо тэр цаана харьцуулаад харж байгаа. За тэгвэл дараагийнх нь юун дээр нь тавьвал бас өөр илүү энэ тоглоомыг бүр бодиттой болох хүн гаргаж ирж байгаа. Ингээд янз бүр ийм нэг гоё тохиргоо байгаад байна. Ингээд энэ утсыг дагалдуулаад бас ийм нэмэлт хэрэгслүүд бас ингээд дагалдуулж өгч байгаа юм л да. За энийг нь бүгдээрээ задлж үзээд дотор нь юу байгааг хамтдаа харцгаая. За тэгэл хамаагүй задалдаг шүү. Тэгээд за энэ дотор нь болохоор дахиад нэмэлт бас нэг кейс дагалдж байгаа юм байлээ. За нөгөө нэг кейснээсээ юугаар ялгаатай юм. Тэгээд за яг өнгөний л ялгаа юм уу? Бусдаар л нэг ялгаа бол байхгүй байх шиг байна. За тэгээд дотор нь бас ингээд finger slip буюу одоо хурууч биш үү те монголоор бол. За энэ хурууцыг одоо бас тууд бүгд хамтаа туршиж үзнэ. За хамгийн гол зүйл нь одоо халт иржсэн бүгд хамтаа. За тэгээ утасны маань яг кулер маань бид бүхэнд одоо харагдаж байна. За кулерийн үед гэх юм бол яг нэг юм загвартай харагдаж байна. За энэ кулерыг болохоор ерөнхийдөө өөрөө ашиглаж үзсэн маш олон ер нь хөргүүр сенсүүдийг ашиглаж үзчихсэн ч гэсэн дороо эвдрэх ч юм уу эсвэл нэг тийм сайн яг сэтгэлд хүрсэн тэгэж нэг хөргөж чаддаггүй бол энэ нэлээд энэ надад бол хангалттай гэж харахаар байсан. Надад хангалттай айгүй сайн хөргөж илээ. Мэдээ сенсний маань өөрийнх нь type C бас байгаар идэж байна. За тэгээд энэ хурууч бас айгүй таалагдсан. Энгийн хуруучнууд одоо янз бүрийн үнэтэй байдаг. Тэгээ хамгийн үнэтэй нь одоо илүү чанартай гэж бодоод авдаг ч гэсэн. Тэгээ энэ дээр дагалдаж ирж байгаа хуруучны үед бол надад бүр хамгийн их таалагдсан. Яагаад гэвэл энэ бүр амар миний хэрэгж үзснүүдээс бол нэлээд нэмгэн байсан. Одоо бүгдээ харцгаая. Ойдлон ч гэсэн тийм их амар ил тод нэг ойдол байгаад байхгүй. За ингээд зүүнгээд үзэнгүүт маш гоё зөөлхөн. Шууд зүүнгээд үзэнгүүт л мэдрэгдэн ерөөсөө ингээд амар нэмгэн тэгсэн ямар илтэй үе тийм нэг ойдол ингээд гарч ирээд шууд хуруунд одоо ингээд төв болоод ах зүйл бол ерөөсөө байхгүй. За одоо бүгд хамтдаа шууд уцаа бүрэн тоноглоод бүр харцгаая үзцгээе. За мэдээж ихлээр кейсинг те хийгээд нэр энэ кулер чинь өөрөө бас юм дотроо юм нэр наалттай байгаад байгаа. Энэ наалт нь яадаг вэ гэхлээр зүгээр соронд. За энийг нь хуулаад одоо нөгөө ардаа наах боломжгүй тийм нуцнууд дээр зүгээр энэ дээр нь шууд наагаад тогтоогоод нэмэлтээр ингээд шууд юугаа кулерээ тогтоох боломжтой байдаг юм нэг нэмэлт юм байгаад байгаа шүү. За хэдүүлээ болохоор ямар ч тийм нэг юм хийх шаардлага байхгүй. Кейсэн дээрээ шууд ингээд юм амрах. Ямар ч тийм уун гэсэн асуудал байхгүй. За тэгээд бүгд хамтдаа шууд утсан дээр нь заалгаад ажиллуулж үзцгээе. За ингээд заалгангууд шууд ажиллаад эхэлнэ. Яа харж байгаа шууд гэрэл насаад маш хүчтэй үлээж байгаа. Ер нь бол бэлгэн дээр бол яг сайн мэдэхгүй яг ингээд үлээж байгаа нь магадгүй. Хүчтэй үлээж байгаа нь бол анзарахдаггүй гэж магадгүй. Тэнгүүд яг ингээд шууд бод дээр ашиглаад үзэнгүүт шууд мэдэгдэж байгаа. Маш сайн ажиллаж байна. За одоо тэгэнгүүт одоо биднэрт нэг асуудал гардаг л да. Тэр нь юу вэ гэнгүүт одоо кулерээ ингээд наангууд
те ямар нэг ингээд эвгүй нэг ингээд буцаа тоглож явах үед нэг эвгүй нэг тохгүй мэдрэмж төрүүлдэг те нэг тиймэрхүү нэг зүйл байдаг штэ. За тэгэнгүүт энэ кулер болохоор өөрөө нэлийн авсаархан утас нь өөрөө ч гэсэн барихад маш тохиромжтой. Яг утсандаа тааруулж юу нь бол хийсэн байх л та. Тэгэнгүүт айгүй тухтай ямар нэгэн тийм асуудал байхгүй. Нэлээд тухтай байна. За миний танад өгөх мэдээлэл маань ерөнхийдөө ингээд дундарч байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэнгүүт хамгийн өндөр үзүүлэлттэй энэ утсыг хамгийн хямд үнээр танд санал болгож байгаа шүү. Та одоо ингээд харалтаа ширээ дүүрэн багтахгүй зүйлсүүд танд дагалдаж ирэх болно. Хурууч, чихүүч, кейс, цэнэглэгчтэй тэгээ шилэн наад бүх зүйл нь кулер ингээд ерөөсөө нэг утас авлаа танд дахиж дутагдах зүйл байхгүй. Бүх хэрэгслийг чинь бэлэглэх болно. Үнэ нь ердөө сая 699 мянган төгрөгөөр худалдаад гэж байгаа юм байлаа шүү. Тэгээ танд бүх төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа. Тэгээ худалдаа авах хүсэж байгаа бол яг одоо энд мэдэхгүй за хаа нэг газрууд одоо энд гарч иж байгаа тэр хаягуудаар холбоо бариарай.